Ерөнхий сайдад амжилт төсөе. Говийн бүсээс сонгогдсон гишүүний хувьд одоо танай намын мөрийн хөтөлбөрт байгаа 6 дугаар зүйлийн 6-гийн 3 үнэт баялаг ус. За 7 дугаар зүйлийн 4 дугаар хэсэгт говийн бүсийн хөгжил гэсэн энэ одоо мөрийн хөтөлбөрийн амлалтуудыг чинь онцгойлон сануулмаар байна. За танай намын мөрийн хөтөлбөрт ардын намын мөрийн хөтөлбөрт хэрлэн тоонот орхон онг, ардчилсан намын мөрийн хөтөлбөрт туул говь, хэрлэн говь, орхон говь гэсэн адилхан усны төсөл орсон. Говийн бүсэд экологийн тэнцвэр алдагдсан. Ус татах шаардлагатай. За уул уурхайдаа гүний ус хэрэгэлдэг орн ер нь манахаас өөр байхгүй байх гэж бодож байна. Тэгэхээр энэ тал дээр Монгол Улсын ерөнхий сайд та анхааран ажиллаж хэрвээ хамтарсан засгийн газар байгуулагдах байгаа бол энэ асуудал дээр хоёр талаасаа хамтарч төсөл хөтөлбөрүүдэд нэгтгэх тал дээр анхааран ажиллаж өгөөч гэж хүсье. За хоёрдугаарт та бол сэтгүүлч мэрэгжилтэй ерөнхий сайд Монголын түүхэнд сэтгүүлч мэрэгжилтэй хоёр ерөнхий сайд хоёр удаа ажиллаж байгаагийн нэг нь та болж байна. Тэгэхээр хэвлэл мэдээллийн эрх чөлөө алдагдж байгаа. За заримдаа хэвлэл мэдээлэл хэрээс хэтэрч даварч байгаа. Энэ тал дээр хамтарч ажиллахад бэлэн шүү. Энэ парламентод 5хан сэтгүүлч мэрэгжилтэй гишүүд сонгогдсон байна. За энэ тал дээр хамтарч ажиллахад бэлэн байгаагаа хэлье. За 3 дугаарт миний сонгогдсон Дорн говь, Говь Сүмбэр аймагуудад төрийн албан хаагчдын эрх зүйн байдал дордож байна. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгүй дарангуйлалд байна. Энийг одоо манай Дэлгэр сайхан гишүүн сайн мэдж байгаа. Хамтарч ажилланаа, хамтарч энэ дээр гэрэл гэгээ оруулнаа. Энэ тал дээр та бас анхааралтай авна зэ гэж бодож байна. За хэвлэл мэдээллийн югаар бол хүний нөөцийн яам байгуулах гэж байгаа юм шиг байна. Монгол улс тэр чигээр хүний нөөцийн дороотлолд орсон, дутагдлалд орсон. Хэрвээ ийм яам байгуулах гэж байгаа бол байгуулаарэ. Энэ их зөв бодлого бай шүү гэж хэлье. За таны авилгатай тэмцэж байгаа тэмцэлд талархдаг. Зарим зүйлд нь шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Хамтарсан засгийн газар байгуулах гэж байгаа бол Монгол улс олон намын тогтолцоотой. Олон нам дотроо олон фракцийн тогтолцоотой. Олон фракцууд нь дотроо олон эрх ашигтай. Та сонголтоо хийхдээ засгийн газраа бүрдүүлэхдээ намаа биш улсаа бодоорой. Фракцуудын эв нэгдлийг битгий бодоорой. Улсаа бодоорой. Найз нөхдөө битгий бодоорой. Улсаа бодоорой. Ингэж ажиллаж чадвал та бол авилгатай тэмцэж чадна. Энэ зочроочин гарцсан ерөнхий сайд гэдэгт бол итгэлтэй байна. За тэгээд бас нэг зүйл анхааруулхад өнөөдөр тусгай хэрэгцээд иргэдийн төлөөлөл энэ парламентод сонгогдсон. Эндэргүү ганц гишүүн тангараг өргөлөө. Одоо үнэмлэхээ авч чадсангүй одоо өрөөгүй байна. Ингээд танд амжилт хүсье. Авилгатай тэмцэх ажилд чинь бол хамтарч хавсарч ажиллахад дуртай байна. Тэгээд хамт хэрвээ хулгай хийхээр тийм засгийн газар бүрдэх юм бол дуугүй сууж чадахгүй гэдгээ үгээр илэрхийлье. Баярлалаа. Амжилт хүсье.